Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Манай энэ охин сувг хөөрхөн 50k subscribe-тай болцаа. Бас хөөрхөн явж шít. Баярлалаа та нартай. Камсамнида, аригато, шинши. Спасибо. За цаашдаач хамт угаараа заяа. A million miles away I'd ride. Одохгүй үндсэн яд юм бас бичлэг барах боломжтой болно. Тэгэхээр хоёр сувг дээр ёстой нэг бөмбөг дөргнөө. Энэхүү өнөөдрийн кино болвоос 2025 онд нээлттэй хийсэн Dead Gorge кино гэрээд билд. Үйл явдал нь маш сонирхолтой байх учраас дардаг юм дараад бичлэг рүүгээ оролцгоо. Окей. Зоонт ойлгосноо. Бичлэгийн спонсороор олон улсын спорт бооцооны сайт Melbet ажиллаж байна. Та бүртгүүлж байх явцдаа промо код оруулах хэсэгт Яадын Mel гэж бичээл болоо. Анхны депозит дээр чинь ерөөсөө шууд 30% нэмэгдээд ороод ирнэ гэж мэд. Бүх мөнгөө тавьж алдвал харин зайлаарай хөө. Мэдв. За. Энэ хөөрхөн охин чинь одоо агуу дөмхий амаа угаанга айлчлаар морилж байгаа цагаан даашинстай хүүхний махан биеийг манай чи ганц сумар зохицуулд юм байна. Шөндөлөөр шээсэн үрээ зэрэгтэй дэмхэхэд цочдөг энэ залуу нэг сэрвэл буцаад унтаж чаддаггүй яг л манай өвөө шиг. Хийцвэрэд байхаар нь машин унаа далайн эрэг дээр үү цайдал суухдаа тэмдэглэл хөдөлсөн шгэ байж байх юм. Жаахан гутруу шаацсандаа юу унтаж амардгүй болохоор толгой нүвддэггүй мэлих маягтай сууж идэл утсанд нэг локейшн заасан мессеж ирдэг юм. Шаагаал очтол 4 жилийн өмнө халагдах хүртлээр ажилласан цэргийн бааз нь байлаа. Өвөө ааваасаа удам дамжсан. Болоочгүй 113-аад хүний нармаг дээсэн гавьяат мэрэгэн буудагч байсан дуваа сохор байж л дээ. 11 нууц ажиллагаанд оролцож явсан чамгүй эвгүй гараж. За өмнө чам шиг зоогоод явждаг буудагч алга болжээ. Энэ одооны хүүхдүүд тууштай байна гэж байхгүй. Ойрд хийц хурж гинөө. Тэгэхэд хүүхдийн зүү орж ганц нэг пив эргүүлж ин да. Бид нар чамд нэг даалгавар өгчмөр оргиод болж өгдөг ба. Чиний тэр нойргуудад байдгийг зохицуул шít. Ойрд найз охин мөхөнтэй болж гинүү. Тоостой догоонд хошуу оловчгүй алгуу. Чи тэр үүр зүрээр сэрвэлзээд байдгийг нэг очиод үзүүлж л дээ. Хоёрдугаар эмнэлэг таньдаг хүн байгаа шít. Хот. Тэгж үзүүлээд байх сонирхол. Шалтгаан ч гэсэн алга. Гэсэн чинь их чуу нухацтай харж байснаа. Чамд өхнийг аятайхаа ажил байна хөө гэдгийг. Дэлхийн нөгөө өнцөгт агуун гүнж маань жуман булчны дунд хөгжим тоглол цугаа аавтайгаа ганц пив голгууланга ээжийнхээ булшиг эргэж тараал. Чамайг Белоруст хүн буудаж байгаа чинь дөрөөнө зургиж авцсан. Нэг тиймэрхүү шоум явж үлээ. Хүн алсан бууныхаа онгоог аавдаа өгч нүглээ намжилдаг бололтой. Цүнх дүүрэн онгоо цуглуулсан байлт. Хүн ална гэдэг чинь тоглоом биш штэ аваа. Унтаж амарч чадахгүй л байна. Гэт одоо юу ч яриад байгаа. Та миний хэлсэн юмштай уулзаа юу? Үгүй хааштай хавдар намайг идсэн штэ. Цаашлах арга байхгүй те. Аав шийдсэн. Ээж чи хажууд ясаа тавина гэж шийдсэн байгаа. Чи одоо юу ч гэж байсан би чихгүй дүүлэн шүү. Зайлваа охин минь пивэ уугаад хөгжим тоглоод хүн шиг салахаас хийлд. Гэдгийг байна. Мань 5 хоног дараалал жагрын ус цайтай царайд нэг сэрсэн онгоцон дотор сэгсчүүлж байдаг шүү. Дуссал муусан шаалгацсан. Гайхад боссон чинь зүүн гараа таниулаарай гэд нэг хүүхэн гараад ирлээ. Алганы хэвэн шигч зөвшөөрлөгөөд ах хүү иргэний үнэлэх цаг мага бүгдийг ураалгаа даалгавраа биелүүлэхэд бэлэн болдгийм байна. Хаана байгаагаа ч мэдэхгүй. Хааштай ингэ сурцсан маань хашир малгай толгоочгүй зүгээр бодох юмгүй үсэн шít юм байна. Авцал дундуур хөндлөнгуул шагаал байлаа. Ингэж алах байсан бол жаахан холхоо явчих болохгүй хэрэггүй. Найрамдагчаа. Яасан бэ? Болохгүй юу? гэж асуучмаар. Явж байршилдаа ирсэн нууц ажиллагааных нь өмнөх ээлж халаагаа өгөх догтлоод байж. Мандиста мэдж байгаа юм төвий чалга. Тэр гайгүй би бүтэн жилийн хугацаанд юм ярьсан анхны хүн чи штэ анда гэл. Хавцлын наад талд байгаа цамхагт чи одоо нэг жилжинг амьдрандаа
Энд чиний эрэхтэй бүх юм байгаа. Тэр нөгөө талд байгаа цамхагт очичвол чадахгүй. Угаасаа чиний хариуцах хэсэгч биш. Горж хоёр талд байгаа энэ хоёр цамхагийнхэн тэгээд өөрөө өөрсдийнхөө юм хийн. Өглөө тэнд бас хүн хөдлөд өгөх шиг байсан шүү. Манай хичиг бас жилийн сэлгээгээ хийсэн юм шиг байлаа. Чиний ажил амархан. Та тун гайхалтай нарийн мэдрэмжтэй засварчин гээл өөрийгөө ойлгочих. Өглөө болгон бичил биеэ чирээд баруун захаар алхаад бай. 600 м болгон автомат фланкс бууны цамхагуд байгаа. Тэрний сумыг зэнэглэж хамгаалтын хашаа глокер идэвхжүүлсэн минутыг шалгана. Гадаа буу сум юу байдгийг бүх зэвсэг байгаа. 30 хоног тутам бузар радиог бас шалгаж бай. Хөөе. Глокер гэж ямар юм яриад байгаа юм бэ? Глокер нь хиймэл дагуулын дамжуулагчийн хэсэг гэж ойлгоорой. Тэр хүрээ дагаад 5 алцаагаад нэг байгаа юм. Өөрснөө ажиллах хүчин чадалтай. Дээгүүр өнгөрч байгаа бүх хиймэл дагуулуудад хуурамчтай хөөгдөг. Нэгээсэндээ энэ хавцлыг тагнуулын хиймэл дагуулуудад үл үзэгдэх нөмрөг нөмөрсөн лугаа болгодог гэж ойлгочих. За тэгээд эцэст нь хэлэхэд андаа чи 1 жил ямарч харилцаа холбоогүй амьдрна. Элийн гэж ямарч арьсны үлцээ байхгүй юу? Байхгүй. За тэгээд анхаарлаа салгахгүй гэж үзээрэй. Энэ газар нэг л юм буруу ажил бол тагнуулынхаа олон шүү. Агарын довтлооны дуу тохиол сонсгол юм бол ухаан жолоогүйгээд зайлаад өгөр. Гэдгийг байна да. За ер нь бол ойлгоод байгаа бол тавина. Өвгөө гэхдээ энэ газрыг нуугаад байдгийн байж гол нь яг даалгавар нь юу юм бэ? Горж руу хүмүүс ойртохоос хамгаалах юм уу те? Гүй анда энэ хавцал дотрууга зүйлийг гадагш гарахаас сэргийлэх юм л да. Цааста юу шаагаад байна да гэд бас бодно шүү дээ тийм биз дээ. Тэгсэн маний ирлаш жижиг гранат гаргаж ирээл хавцал дунд руу шидэд дэлбэлсэн чинь хавцал дундаас баахан бузар араатнууд орилдоо шаат юм да. Бүүзэгт бомаа минь энэ одоо юу вэ? Одоогор хэлж мэдэхгүй л байна. Энэ гөлгнүүд байгаа болохоор олон жилийн туршийн хамгаалагч тавьж байгаа юм. Одоо ойлгов. Там руу явах хаалгыг хамгаалж байгаа манаач гэд өөрийгөө ойлгочих واخ шүү. За амжилт мань ээлжнээсээ болоогш. Гэд өнөөхөр тонлоод өглөө. Бүтэн болгосон зарааны гуйны маха эрүүгээ чилтээр залж чаадаг хийцгүүрээ гөлийгөө шааж өглөөд. Өөрчигдөр гарсан өнөөр онгоцонд яг суухын даван дээр ажиллагаагаа сайн биелүүлсэн шанд гээд газар дээр нам буудуулаад өвхлийн зүг рүү шидэгддэм байна. Энэ авга даанч гэр бүлтэй юу, тадлаад үтлээ байгаа юу гэж шахаад бас. Ганц би чадвартай нөхдүүдээ барын ам руу жирилэгдэг болж таарлаа шүү. Дөрмийн дагуу алдаа мадаггүй нямбай ажлуудаа гүйцэлдүүлж орхичоод зя. Ацаа их вэ. Гэ чүлсэрэ тоглодгийн даван дээр номын төврийн ард баахан бичвэрүүдийг олоод харчлаа шүү. Базар эртний үеэс энэ ажлыг хийж явсан шудраг үнэн эрхмүүдийн чин үнэн сэтгэл зураж байдаг юм байна. За тэгээд гарч нэг чацарган түүж ууй мууйгаа шааж байтал нөгөө талын цамхагт мод хөрөөдөд байгаа юм шиг чимээ гараад байхаар нь харсан чинь хайтайхан онцтой хүүхэн байж ит юм аа. Амар шууд дагдсан алууд үгээл эргэж харж мараас хараамараа шонхор юм уу юу аа? Гүү амири. Шон гэнт 3-ын үед тэнгэр дуугар харан цочсрээл. Юуруу чин буудмаар санагдаа самуурч байтал газар цулсан мөр зурааж бай шүү. Хагарсан шилэн дээр тавхаага зоочээ. Оппа гэл нэг шил суглаад авлаа. Тэгсэн эргэж өнөө хүүхнээ хармаар санагдсан чинь лааны гэрэлд өөдөөс гөлийгөө сууж байдаг шүү дээ. Нойр морин солигдсон. Мантайгаа таарсан дамшиг байна да. Ухааны бодсоор үрээ 2 сар өнгөрөөд 11 сар болчт юм байна. Хавцлын нөгөө талд бас нэг эсрэг хөөстөн оршоод байхаар бас дасаад байгаа юм шүү. Байн дурандаастай. Дэлхимээс алхаагаар алхаж байгаа тэнгэр лөө будаж анхаарлын татж байгаа цаасан дээр чакинг гэдэг гэлвч. Тэгсэн өнөөгч хоёулаа харьцаж болохгүй гэсэн. Яадаг их цамтвэ гэдэг өөдөөс нь намайг дулмаа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Юу ч хийсэн ямар хамаа байх вэ? Гэл чимчгэнжитэл нөгөөгч нь төмөсний нэрмлээ гаргаж тавиал намайг готов гэдэг ганц тулгачих уу гэж. Үүжээ хөөрхөн залуу ч юм уу гэж хоёр талаас төлөө гээл. Нэг амьсгаагаар шаалаа. Пензэн дээр толон уул тавьж байгаа л дахиад нэг шилэн бэлдэж байгаад чамайг бүжгэлхийг харъя л та готвоо гэсэн би шаашгүй. Нурууны шохожилт гэж. Чи тэгвэл ямар нэг юмд гоцвоо ажилтаараа юу хийж чадах юм бэ гэсэн чинь нэг амьсгаагаар 32 цагаал агууншиж чаднаа л гэж байна. За удлаа утс. Буудтаа сайн л гэж шүү. Харъя да. Гэт лонхоо зааж чинөөдөгч. За баяртай. Гэт унтахаар явж байл ардаас нь байсан төмсний нэрмлэгэд ганц шагаал унгаж байна. Шаадаг мó авгаавэ. Гэт лонхтой дарсыг нь бас хагалчаад харсан чинь аалга малга хавсраал хийтэй хүүхэн байж тээ бүр.
бүр толгой дээрээ лонх тавиад одоо шата гэж шүү. Тэгсэн гэнт дэвгүүрхээ төвшм унтраасаа доош хар гээл заагаал. Гайхал харсан чинь дээр дор Марацбок хүнсгүүд авчиж байдаг юм байна. Буудаал унагсан нөгөө хүүхэн шүршдэг буугаар хайр найргүй хажгуудыг унгаагаал байсан байранд нь тавилаа та. Үзэгт юм аа минь. Юун үзэрийн шимнуусууд байваа гээл нөгөө хоёр шок. Тэгсэн хүүхний хэсэгтэл тажигнсан хөлийн чимээ гараад явчлаа шүү. Энд та гээл сэмэрхэн өлөгөд харах гэсэн мацаал гараад ирлээ. Петр Петровичийг харагдаад байх чинь хүн байж угаад үхээр болцсон сүгүүд юм бах та. Эдвчүүлсэн минутын дэлбэрэхтэй хүүхний цээжин зоогдоо золтоо явуулсангүй. Хоёр талаас 30-аад минут шүршилцэж байж дуусгалаа. Юун дээр жагридах ястаа лаасан төрсө өдөр байлаа гээл. Хоёр талд бас инээлтчихжээ. Дэлб үсэрсэн минутаа янзж байсан чинь доороос нэг бичил дрон нисч гарч ирснээ л харж байгаад яваад өглөө. Хүүхэн нөгөө талаас нь бас хамгаалаад буугаа илчжээ. Мэдх юм алах. Гээл мөрөө хавцсан игдүүд харагдаа цалигч юм зуулаад байх юм аа. 12 сарч боллоо. Хуухай мажтгийн даваан дээр ганц удаа маамуу наашир тоглолцоод нөгөө тал руу дурандсан готон модон дээр гацуурсасч. Дата хөрхөн штт. Гээл хүйтэн зүрх бүлээсэд бүжиглэмээр санагдаад явчлаа шүү. Хажуудаа өөрсдийнх нэрээр засан хүн хийгээд цуг ууж муугаа шадар тоглож моглоо. Хийцтэй хоёроос аа. Төмпөнгөр бөмбөр хийгээд нүүдэлцэж барайл. Жинхэнэ дурлал гэж нэг юм биш үү? Гэлтэй. Бас Ремьё шүлээтэй цаашаа шааж та. Нэг орондж байсан дахиад шээсвэрээс ирлээс та. Хараа төвчээ гээл босоос. Энэ одоо юун шургам уурга вэ гээл сүнсээ дуудаад байжсэн чинь дулмаа бас хараал байж. За яста ганцаар л бэтгэрэл ганирхал одоо юу вэ тий. Тэр нь бүр дүрээр. Симфон сонсоол өөрийгөө хөглж байгаа лавыгаа санаал навсаа идэл уйлгаал гэсэн нөгөөч нь зүгээр үлгэж. Яа зүгээр байх вэ? Эм өдөр байна. Чи энд байсан ч болоосоо гээл хэл. За тэгээд хүүхэн тэгээд хэлсэн чи шүнжин болох ширчин үсттэй. Нэг арга сөвөгчлнэ. Гээл өөртөө байгаа буу шийдэм зэвсгүүдээ хольж худгаж янзалж байгаал буудаал нөгөө тал руу шаагаал ороод ирдэг аймаар урт олс хийжт юм байна. Дулмаач хөөрөд явуулсан олсыг нь бэхлээл ястаа хүлээж тийм байгаа үсттэй. Орой цог бууз идэхүү гээл хэлсэн чи бүүн баяр. Бүр догдлоод үхлээ. Ястартай сахал самбаага хусаад хэдэн цэцэг өвөртөлж яваад шуг хэдл гулцаад агарын ханхүү хүн аймаар хахир хоолойтой нөгөө сүгүүдийн дээгүүр тэмчээл ирлээ дээ. Сайн уу тусмаа. Би энд байж болохгүй л дээ. Гэл. Тэгсэн чинь би ч амчиг юм хийсэн. Наа чи юун цэцэг вэ? Гэл жавхлан баясгалаа хоёрын хайраас илүү догтлуулж ин дөө нэрэ. Чи ямар хөөрхөн үттэй юм бэ? Гэл хайрын үгсийг харамгүйж болоод шít. Чамаас 8 хонсоо амьсны үнэртэд байна. Тэн шүршүрт орчооч. Сайхан. Гэл явуулчлаа. Халуухан залуу ирцэм чинь угааж авал хам тоолсон үсттэй. Байж ядаж байгааг нараач. Барим шиг залуу усанд орчоол гараад ирсэн ховц сунрыг авчиж. Байсан хоёр модны голд өлөгцсөн. Гүйж байхад нь шалтан бүксийг харах зорилготой байсан байж энэ. За тэгэд нар жаргах алдад хүний хяслан болсон хоёр баачка хоол идэл ярьж өгөндөө. Чиний алсын замиргэн бодгцаа хэд байсан бэ энэ. Одоо сонирхол нэгтэй буу шидэм энэ ярьдаг болохоор ч тэр маний хэдийн сонирхгүй яриаг бүр нэгнийхээ ам руу ортол ярьж байдаг юм байна. Олон юм онголдож байгаад зя нэг сайхан пянс тавьчи гээл бүжгэлж үзүүлээл. Мо төлөв дараа угаатгүй маань өмнө бүхэрч суугаал хараад байх юм аа. Хөрөл зүрх яг тэсээ чи нарцсанд. Гараас нь барайл босоол бүжгэллээ. Ааран бэ дуун дээр вайс шагаад байх юм аа яаж жохд ёо. Тэгж нэг юм байралтаа орж аваад шап хийдэл үнсэл цал ястаа дурлал хайрыг авалцуулдаг ширүү байсан санаж. За цааш нэрэд яхав тэгээд төсөөлнө за. Янгийн явдал дуусны дараа шүлэг бичдэгч гэсэн шүү юм ярьж хүүхний улам өөртөө дурлуулах тактик амжилттай хэрэгжиж шүнийг дуусгалаа. Залууч яхав ажилтай болохоор үүрийн 6:30-д харж явтал өөрийнх нь талд нөгөө сүгүүд авирч байсан болохоор минут дэлбэрэхтэй ахын олсыг тасар татаад нөгөө ангал руу унгаачихлаа. Дулмаа шууд л шүхэр үүрч байгаал хавцал руу үсэрч ороод доор байдаг гол дотор сэлж явахдаа нэг хар юмаа гээч юм. Юу байсан бол доо хухаа гэж. За дараа нь мэдж авцгаая. Сэлэл явж нэг мөчрнөөс сүгдэл ам тэмцэж байтал ах хүү нэг модны дэргэд дагцаараа хардсан зүгтчих. 60 хөлчиг сэжиг амтан бид чил ирж шүү. Сэжгийн сам хорхоо руу шууд буудаал унахтаа уг нь модон дээр унсан.
Тэгсэн мод нь шууд баахан шүд ургаж ирснээр ах хүүг доош нь ховх сорж байгаад яг залгидгийн даваан дээр долмоо гарч ирээд хэд буудаж аварлаа. Чи ирээ юу? Гэл хайрыг харцаар харалцаал үнсэлцмэр байсан ч цаг байхгүй болохоор цааш явлаа. Ёо тэгсэн бүр морь унсан сэлэмтэй сүгүүд гарч ирээд байлтаа шавл яах вэ? 14-р зууны бийдсэн тэрэнгүүд чинь хүм мод хоёрын хүүхэд юм уу? Яг яатсан ч буудалцаад алчт. Заац. Хоёулаа энэ хоёрын хоол мултаа гэд гадарладаг. За түрүүн усан дунагсан хар юм биенээсээ зүгээ дээш авирдаг олс гэдэг юм уу? Одоо нэг тиймэрхүү юм байж шүү. Алдсан гэдгээ мэтэл яана үгүй дээш 500 м штэ. Яг энд гацчихжээ. За одоо яах вэ? Гэл. Тэгсэн нөгөө газар байгаа сүгүүдийн хувцсыг нь харсан чинь Америкийн цэргийн хувцс байна. 1940-од оны хувцснууд. Цааш явахгүй бол горигүнд гэд явж исэн чинь баахан сүгэн хэлбэртэй моднууд дунд битүү ман дотор завсрын ертөнцөд ирчүү гэмээр л явдаг юм. Монголоор одоо утгаараа тэрэнгийн ертөнцөг их үүтэй. Rocket Bay-ийн сэтгэл шиг сүнсэн хотоор шааж байтал сүгэн сүрэг ойрлолтоол ирж байна. Хуучин сүм рүү явж ороод эд залбирч байгаад тамийн орон руу заларсан сүгүүд дунд цианид гэдэг химийн хорт бодисоор өөрсдийгөө мутацжуулсан пестанар байгаа юм байна да гэд ойлгодог. Гайхуул байж байгаад гэрэл тусгамаар санагдаад дээшээ хартал пит хит арга ясан толгойтой аал зунаал ирлээ. Оггоос буудалцаал байл. Гү ядж явахт гаднаас нөгөө модон сүгүүд орж ирэл өт орхондоо баригдсан өмхий өнөртөг өлгнүүд 50 байлахгүй тулалдаад байдгийг. Эднэртээ одоо ацаа хийвдэ гэд гараад гүйлээ. Хаа сайгүй сүгүүд. Хоёр сайхан махан тат чирсэн сургаар гүйлдэл ирлээ. Тэрнээс өмнө хоёулаа яадагч байсан нуугдийгээд хуучны хорогнох байр руу яваад орлоо. 40 оны цэргийн оромжид сэлгүүсч яваад нэг өрөөрөө шаагаад орсон чинь баахан химийн уруул үлддэг шилэн хоргонууд байна. Нүд мүднээс нь лийл ургацсан юм уу яатсан сэжибс танар бүр хаасайгүй өлбөгөд өгөр ясаа сууцгааж байх. Тэгсэн нэг генератор болж асаагаал тог могтой болчлоо. Амжиргаатай. Нэг хуучны киноны хальс байхаар нь Мики Маус багтаа гэд тоглуулсан чинь эмч хүүхэн баруун зүүнийхний хоорондын нууц ажиллагааны тухай бүх нууцаа дэлгэсэн байдаг. За яста цаашдаа би судалгаа датахгүй байна. Манай судалгаа ударсан. Энэ бузар бодис манай энэ хавцлын иргэдийн генийг ургамал амтэн тэр тусмаа шавжтай хүртэл хольж мутаасжуулдаг. Хүн тэнд учир начир ярьж байхад дулсамжив тэр хаваар нөгөө шингэнийг нь олоод барьцаа зогсож байдаг. Яа би хагалж балрах үедээ. Зарим хүмүүс энэ хооронд бусдаасаа илүү тэсвэртэй байдаг гэж шүү. Ялангуяа эхэлснээс хойш 5 хоногийн дараа мутац явагдаж эхэлнэ айлгэн. Манай орчоос шууд хордчихгүй юм байна. Гайгүй хугацаа байгаа юм байна. За яаж гарах вэ? Тэргээд арга зав хайж угаад нууц төслийнх нь компьютерийг нээгээд хамаг мэдээллийг нь уншдаг юм. Үхшгүй хүчрхэг цэргүүдийг мутацжуулж гаргаад дэлхийг эзэгнэх төлөвлөгөөний төсөл байсан юм байна л да. Тэр нь бүтлгүүтэд баахан хүн гөрөөснүүд л болж зайлвал. 4.2 км-ийн цаар аюулгүй бүс байгаа гэдгийг нь готов олоод харна. Явахынхаа өмнө бас сэтгэлээ нээж мэгээд боломжийг ашиглаад бас шар сэмжилчээд за хоёул одоо эцсээ хүртэл тэмцээд боломж юм. Гэдэг тостой хоёр тухайн нийлүүлэл урагшаа явлаа да. Бөксөө чангалаас гараад 5 алцаагаа гүйх чинь боломжгүй хөлнөөс олслоод мориороо чирээд гуултчиж өгнө. Замдаа толгоогоо модтой хавсраад ухаан бол балартаа шаалаа шүү. Чавста. Нэг сэрсэн харин гараараа дүүшлүүлсэн байж. Од чи нааг бүлнэж байхгүй шүү. Гэл цоцсондоо увсаар яриад эхэлт юм байна. Тойл зөө сэлмийн тулаанаар 8 жил хижээлснээ гай хулж байсан готов орж ирэл буудаад унгаад юм. Тэгсэн нөгөө унагсан залуу нь анхны баруун цамхгийн харуул зэрэг байсан байж. Яаж яваад бас доош унчтын болдоо, MC болдоо, камертоны болдоо гэж. Яа тэгсэн баахан хүний нүртэй гэрэлтдэг хөлгнүүд хаа сайгүй боожоод байгаа юм уу? Яагаад байгаа тархины наалдас шиг оршиж байдаг. Бүтлэн бөксөрөө иргэцсэн юм уу? Энэ дулмж яваад заваарсан нус шиг юмд наалдаад унтаж байгаа сүгийг сэрээчлээ. Дунд нь тэслэг чаяал, галдан шатаагаал, бүгдийн золигт гаргаал буцаж яваад хуучны цэргийн машин олд юм. Салхи татуулаад явж угаад өөрийнхөө унагсан олсыг олоод уяа дээшээ хаазлал хамт мацлаад агаар зэлмэл нүд нэгдэл яг гардгийн даваан дээр нөгөөдүүл чи ардаас нь салтганаад авирч өгч шүү. Нэг нэгээр нь сэлэмдэл алгадалцахтай нь алгадалцаал махисаар угаад бүгдийн шатаа чаяад гарлаа штарэ гэж. Тавангийн дотор мутант болдог гэсэн чи хоёулаа карантинлэгдэх үү гэд тохиролцлоо.
Энэ бүх нууцыг хоёулаа мэдсэн болохоор алхал багт. Хоёулаа хамт Франц руу зогтох уу? 6 хоногийн дараа уулзъя. Хордоогүй бол хоёулаа удахгүй уулзсан та. Гэд салахтаа хайртай шүү. Гэд гулсаад явлаа зайлвал. Гэртээрээ радиогоор холбогдсон чинь нөгөө авгаа чинь хавцал руу орсон уу? Тэр хавцал дундаас бидэнд дохио мэдрэгдсэн. Чи зүүн талд чинь байгаа хавцлаас хөдөлгөөн мэдэрсэн үү? Гэхээр нэ жоохон сонирн болоод үгүй дээ гэсэн чинь. За. Чи доошо буугаагүй бол зүүн талд чинь байгаа хүн хийжилт. Нөгөө талд байгаа хүнийг бошоохон зүйл дуусгах. Ойлгоо? Гэд холбоогоо таслана. Доороос ирсэн бүх төрсийг 160 давхраасаа сайхан хараа сууж байгааг даанч мэдсэнгүй л дээ. Хотыг маргааш өглөө очиж алхахаар командлагчтайгаа ярилцаж тохиролцоо гэж. Хос хонгийн төлөөд юу юуг амиа алдах гэж байгаагаа мэдэхгүй л. Залууг алхахаар хүмүүс ирж байгааг харцгаагаад ухаан жолоогүй зогтдtiin. Хөлмөлөө буулгалаа шаашд юм уу? Морьцэр буулгахч тийм үү? Бас хазагнаа зүхтаж яваад дронуудад баригдаад үхэх сэххийн даваан дээр арай гэж амьд гарцгаагаад хоёр талын холбоостой бүхэл дохио хүлээж авдаг төхөөрөмжүүдэд дэлб шаажаа зүхтлаа. Хавцлын гүндэх тохиолласаад тесрэх бөмбөг дэлбрээд бузарбулаа бүгдийг орчлонгоос хуу хамгахт нь шижгийн авгаач хамтдаа өртөд амьдралаас зайлаад өглөө. Ингээл устгах байсан юмыг үснэ хийж хадгалаад байсан өгцөр авгаавд. Готов дэлбэрэлтэн зохигдоод ус руу унчдаг. Доломж болцсон газар ирэхгүй 5 хоног хүлээгээд ярьж тохирсон Франц руугаа очоод далайн ирэг дээр мэлигээд гүйвэрч байхдаа хэрвээ би очихгүй бол нар жаргах үед нээж уншаарай гэд өөртөө зориулж бичсэн шүлгийг уншаал. Шорвог нулимсараа нүрээ угаагаад яста зүрхний шаналн болд юм байна. Хаа байсан 4 сар лимо хэрчмэлчээ зөөгч болцсон байжсэн чинь готов ирсэн сууж байдаг шүү. Хонгор минь сайхан лавшаа захиалъя энэ төр гэсэн. Яас удва. Ажлаа хийж яваа жаахан гэмтэй дээ хөө. Зайлвал. Одоо тэгээд яах гэж байна да энэ төр гэл. Хүсч ирсэн хүрэл зүрхэн айрн хүрээд ирдэг аа гэж. Энэ төр бүр хилам солонгороод утга уян горж ирээд bay шүү. За тэгээд энэ хоёр амар сайхандаа жаргад юм аа гэх. Өөр яриа байхгүй. Баярлаа. Баяртай манай хаалаа. Өөр сувгуудаараа явж угаад дараа орж ирж үйлчлүүлээрэ. Гараа чи арх сарахгүй гэдэг тайш юм. Гарч. Хаашаа. За бай.